Эко буюу байгаль орчинд ээлтэй барилга гэх ойлголт дөнгөж Монгол улсад нэвтэрч байгаа. Цаашид байгаль орчинд ээлтэй эрчим хүчний хэмнэлттэй барилгын үйлдвэрлэлийг дэмжих төслийн хүрээнд барилгын салбар эко болж хөгжих боломжтой. Монголд бол нэгч ногоон барилга бол бүрэн утгаараа баригдсан нэгч барилга багхгүй. Тий одоо бол дөнгөж үзэл баримтлан дөнгөж л орж ирж байна. Тий энэ тал дээр ажилладаг газрууд бол бас олширч эхэлж байгаа. Оюутан залуусын дунд зохион байгуулсан илтгэлийн тэмцээнүүдээс шин санаачлаг олон гарсан. Үүнээс шилдэгэр шалгарсан Монгол гэрийн зөв дулаалга нүүрсний хэрэглээг 30-40% багасгах боломжтой гэсэн судалгаа хийжээ. Дулаан алдагдлыг хянах камераар Монгол гэрийг ажиглахад нийт дулаан алдалтын 40%-ийг шалаар алдаж явсныг тогтоосон байна. Шалаа бол хоёр үеэр дулаална. Нэгдүгээр үеийн ус чигнээс хамгаалах үе, хоёрдугаар үе бол дулаан сарлах үе гэж хоёр үеэр дулаалж өгч байгаа. Одоо зөвхөн жоох ингээд аргачлалын нь бол яриад өгчөөд одоо материалыг ингээд цаанаас нь тайлбарлаж өгөөд жоох аргачлалын заагаад өгч юм бол ер нь бол амархан дулаалахад. Шалыг зөв дулааснаар дулаан алдалт 40% буурна. Үүнийг дагаад нүүрсний хэрэглээ 40% буурч агаарын бохирдуулалт 40% багасна гэсэн үг. Нарийн уялдаа холбоотой эко барилгын салбарыг хөгжүүлэх шаардлага үүнээс харагдаж байна гэдгийг төслийн багийнхан онцоллоо.